За өнөөдрийн хичээлийн сэдэв шилбэт ба нум төсгүүдийг биерээр хэрхэн бичих вэ гэдэг хичээл байна. За хичээлийн зорилго шилбэт ба нум төсгүүдийг биерээр бичих аргыг мэдэж бичсэн байна. За тэгэхээр шилбэт ба нум төсг гэж ямар өсбөд байдаг вэ гэдгээ та бүхэн бас хэрэгцүүлээд сэргээн санаараа. За ингээд биерийн тийгээр шилбэт ба нум төсгүүдийг одоо хэрхэн яаж бичих вэ гэсэн. За энэ бичих аргыг видео хичээлийг үзье. За дараагийнх нь бол шилб байна. Шилб бол шүдтэйг адилхан төстэй. Шүднээс 2 дахин урт 745 градусын болоод адилхан. Дараа нь мөн адилхан 1 2 3 гэсэн дараалалтай. Ингэж яв. За тэгэхээр эндээс та бүхэн шилбэт төсгийг хэрхэн яаж одоо бичиж ямар дараалалаар бичих вэ гэдгийг за ойлгож авсан байх. За ингээд дэвтэр дээрээ бас дуурайлгаад бичээд үзээрэй. За дараагийнх нь бол шилб байна. Шилб бол шүдтэйг адилхан төстэй. Шүднээс 2 дахин урт 745 градусын болоод адилхан. Дараа нь мөн адилхан 1 2 3 гэсэн дараалалтай. Ингэж яв. За ингээд биерээр бас бичих аргуудаа дэвтэр дээрээ бичээд дуурайлгаад за 1 2 3 гэсэн одоо дараалалаар бичээд үзээрэй. За дараагийн зураг бол нум байна. Нуруу шүд 1 гээд 2 гээд номоо хийсэн. За энэ бол энэ бүдүү өргөлт даралт бүдүү нарийн зургуудыг ялгаруулж чадвал энэ гоё харагдана. Бүгдийн жигдхэн гэж бичих юм бол энэ бол тийм сайн харагддаг. Цаад зарчим нь бас тийм өргөлт даралтыг заашгүй гаргах шаардлага тавигддаг. За ингээд шилбэт төсгүүдийг за хэрхэн яаж одоо бичиж байгаа юм. За үгийнхэнд орсон яа үсэг бичсэн байна. За яа үсгийг 7 гişгээр амлуулад бичсэн үгийн үсэг тарагдаж байна. За эндээс үгийнхэн дундаадаг. За араа үсгийг яаж бичих вэ? За минь одоо гогцоотой шилв тийм ээ. Тэр үсгүүдийг яаж бичсэн байна гэдгийг бас сайтар ажиглаад за амлуулж бичихдаа шилвийн өмнө, шүдийн өмнө, гидсний өмнө одоо үгийн надагт орж байгаа гидстэй ном. За минь одоо ном гэдэг зурлага официйн өмнө, сүүлний өмнө яаж одоо бичиж байгааг маш сайтар ажиглаад дэвтэр дээрээ дуурайлгаад бичнэ. За энд яа үсгийн амлуулсан үснэг тарагдаж байна. За тэгэхээр энэ яа үсгийг одоо хэрхэн яа тийм ээ. Өөрөлдвөл яагийн төрөл үсгүүд гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр үсгүүдийг бас хэрхэн яаж одоо бичиж байгаа сайтар ажиглаараа. За ингээд дуурайлгаад дэвтэр дээрээ юм эсвэл одоо муутуу цаасыг бэлдсэн бол муутуу цаасан дээрээ бас бичиж үзэж дадлага хийгээрэй. За энэ бол нум төсөг байна. За эр үгэнд ордог хаа үсэг. За им үгэнд ордог хээ үсэг байна. За хаагийн үсгүүдийг одоо хэрхэн амлуулж бичсэн байгаа. За гидсний өмнө, шүдний өмнө. За минь одоо шилвний өмнө. За им үгэнд ордог одоо гүү гэсэн одоо үгийг хэрхэн яаж бичсэн байгааг бас эндээс ажиглаад за зүй тогтолыг нь ажиглаад дэвтэр дээрээ юм уу. За цаасан дээр бичээд үзээрэй. За ер нь үндэсний бичгээр биерээр бичнэ гэдэг бол хамгийн одоо анхны зүйл нь бол ажиглалт байдаг. Тэгэхээр ер нь хэн одоо хэр зэрэг ажиглаж энэ дүрсүүдийг өөрийнхөө тархинд буулгах чадж байна уу? Тэрнийг эргээ цаасан дээр буулгах боломж үүсдэг гэж ойлгож байна. За энэ дээр за таата үсэг байна. За минь одоо гогцоотой шилбүүдийг яаж одоо бичсэн байгааг бас ажиглая. За даа дээ гэвэл яаж бичсэн байна уу? Ди гэж бичихдээ яаж бичсэн байна уу? Доо дууг тийм ээ. За тэгэхээр энэ дээр бас та хэд маань анзаарч байгаа бол энэ үгийн дунд орсон доо дууг бол яаж нэ? За дэгийн одоо гогцоо шилбэ гогцоог бол за дараас орсон гидс бол нааж бичсэн байгаа бас сайтраа зарч ажиглаараа. За энэ бол хэлбэл одоо биерэн одоо бичвэрийг бас өөрийнх нь юм онцлог юм гэж ойлгож байна. За энд бас үгнүүдийг бичсэн байгаа. За эдгээр үгнүүдийг уншаад дуурайлгаад бичээрэй.
За тэгээд хэдий олон дахин бичиж чадна уу? За тэр хэмжээгээр чи дадлагдж байна гэж ингэж зөвхтэй. За эдгээр үгсийг бас уншаад дэвтэр дээрээ кириллээр хөрвүүлээд бичээрэй. За энд бас үг байна тийм ээ. За тэгвэл эдгээр үгсийг за хэрхэн яаж одоо бичсэн байна вэ? Том биер, жижиг биерийг бас хэрцүүлээд энд бас уншаад үзээрэй. За ингээд уншиж үзснийхаа дараагаар дэвтэр дээрээ та бүхэн бичээд үзээрэй. За муутад цаасан дээр ч гэсэн яах нь дахиад бичээд олон дахин бичээд үзээрэй гэдгийг сануулъя.